ТЭЦ 3 4 2 маягт нийлүүлж хөргөлтөнд нийлүүлэх энэ туулгал руу саарл усны бараг 50% оруулгүйгээр дахин үйлдвэр технологи дотоод цэвэрлэх хийх гэдэг шүү дээ. Технологийн ус гаргаж авах гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл одоогийн шинэ цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарл ус тэр технологийн ус гаргах стандартыг хангахгүй болчиход байгаа. Яагаад вэ? Яагаад тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний, эрүүл мэндийн, арьс ширний, ноос ноолуурын энэ эдгээр үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа бохир ус нь энэ цэвэрлэх байгууламжид эрэхтэй зох төвшөндөө цэвэршүүлэгдэж ирээгүй тохиолдолд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус технологийн шаардлагад нийцэхгүй. Тэгэхээр эдгээр 80 гаруй аж ахуй нэгжүүд богино хугацаанд яаралтай урьдчилан цэвэрлэх байгууламж барихгүйгээр бид нар цаашаа явах боломжгүй л гэж. Гэхдээ тэр Америкуудын өчнөө олон зуун сая доллар хийхэд энийг урд нь одоо тооцож гэрэн дээр бүх юм бичигдсэн байна. Манайхан жил болгон Монгол улсын засгийн газар усны суур үнийг багаагаар нэмнэ гэсэн үүрэг хүлээсэн. Энийг хэрэгжүүлээгүй. Дээр нь аж ахуй нэгж байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай үе шаттай болгоно гэсэн энэ ажил хийгдэг. Одоо баг ганцхан өдөр урьдчилан цэвэрлэх хийж гин гэсэн тий. Апу.